крашлдаг байсан шүү ч гэнэ үү те тиймэрхүү юм бас зөндөө л тийм юмуд ирсэн айгу хөгжилтэй л байсан. Эргээд өрүүлээ олсны хувьд энэ гоё зүйлээсээ ирч аваад энэ жил бас нэг хэдэн дуунууд хий. Биш reality show-ны sync комплект гэж яригддаг байсан. Тэн гал командын бүтэн башийн ус дээрээсээ цацуулж тэгжээж клипнийхэн зургийг хийжсэн. Сайн байцгаана уу ICC-ийн бас үзэгч те дагагч энэ олонд бүгдээрэнд нь сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас утгагүй болох гэж байгаа эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн Мартин амны баярын мэнд хүргье. Шамаг хардаг хацны бостас шалоо амьдрал амжилт орсон дурсамж хэвээрээ 25 дугаар согдлээс миний гэр 2 чиш өгдөг reality show-нд оролцоод бид нэр тэгээд дөрүлээ анх одоо юу гэдэг нөгөө Beatles-ийн дуунуудыг энэ төр хоолоос алгажлуулаад бид нар тэр шоунд орж явах хугацаанд 2-2 тоглолт хийсэн. Тэгээд тэр үедээ бол яг ингээд тэр оролцож оролцсон залуучууд дундаас арай нэг хоолоо нийлээд салгаж ингэж дуулж үзээд тэгж явж байгаа л ер нь хамтлаг байгуулъя гэдэг л тийм л юм болсон. Тэгээд 2007 оны наадмын өдөр бид нар анхныхаа дуу минь гэдэг дууны клипийг цацчихсан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол 2006 онд тэр миний гэр чиш өгдөг reality show-тай л холбоотой бидний хамтлаг. Анхандаа бол одоо ингээд тайзан дээр гараад дуулахад жишээ нь намайг дуулахад гэдэг юм хөр шиг дуулахад өлөөгөр өглөг дуулахад ингээд тустай амар их юм дэмжигч нартай байдаг байлаа шүү дээ бид нар ч тийм. Тэгээд сүүлдээ л одоо баг 10-аад оны хүртэл хамтлаг байгуулагдаад 4-5 жилийн хугацаа өнгөрсөн байхад хүртэл чиш reality show-ны sync комплект гэж яригддаг байсан. Хамтлагийнхаа бол хамгийн дуртай дуу гэвэл би уучлалт ундаа хайртай. Тэгээ манай хөгжмийн зохиогч одоо бас тоодгүй 3 сарын 23-нд тоглолтоо өгч байгаа. Манай Жак найз маань битүүр яг хамт ярилцсан сууж байгаа тийм дуу гэж эхнэрээ гомдоогоод тухай Японд руу ажиллаар яваад өгсөн. Тэгээд эхнэрээсээ уучлалтгүйж тэр дууг одоо санааг нь ярилцсан зохиож ирсэн байхгүй. Тэгээд маш хурдан хугацаанд бүтээд аягүй сайхан уран бүтээл болсон, маш хит болсон тийм дуу байдаг. Гонигт зүрхийг чинь ардагүйд уучлаарай. Бас хүнд хэцүүч байсан. Тэгээ нөгөө гониг нь үлмэс гэдэг юм уу те өөрийнхөө харамсаж байгаа зүйлийг харуулахын тулд тухайн үед намрын тэр айхтар хүүтэй орой хүүтэн гал командын бүтэн башийн ус дээрээсээ цацуулж тэгжээж клипнийхэн зургийг хийжсэн. Тэгээд тэр бол гайхалтай дурсан ч санагдав. Бас хэцүү байсан гэдэг. Манай энхүүч чинь сая одоо 7 жил гаруй 8 жил шахам гадаад байж байгаад ирж байгаа. Тэгээд тэрнээс өмнө яг л бүгдөө нэг хэдэн жил ингээд яваад яг нэг юм хувийн ажлууд гэдэг юм уу тийм зүйл рүүгээ илүү чиглэлцээ. Тэгээд одоо бид нар чинь бүтэн цамаг бичүүлчихэд нэг ч хүн сонсгоогүй. Тэгээд тэрэндээ клип хийгээд нэг ядаж 3 дуг нь гаргачихъя гэдэг ингээд 2-3 жилийн туршид ярьсан мөртлөө тэрэнд зав гаргаж чаддаг байхгүй. Хувийнхаа яг нэг бизнес гэдэг юм уу ажлуудыг шинэ ажлуудыг эхлээд ингээд явж исэн цаг үе. Тэгээд тэр байдал маань нэлээд бас нэг 3-4 жил үргэлжлээд тэгээд эргээд нийлээд бас нэг гоё дуунуудаа эргээд дуулъя гэдэг юм сонирхол байсан ч гэсэн ялч манай анхш маань гадаад улсыг зориуллаа. За тэр хооронд ч манай дөлөө бас урд хятад сурж байгаа бас 4 жил нь байхгүй. Гэх жишээ нь ерөнхийдөө ингээд нэг юм сурах ажиллах гэдэг юмнаас л жоохон холтцгац. Анхнаасаа л яг дөрүүлээ байгаа л гэдэг юм нөгөө түрүү ярьсан шиг хувь хүнийг нь хүмүүс аягүй сайн мэддэг учраас нэг юм дутуу юм шиг санагдаал ингээд цаашдаа одоо юу гэдэг зарим амтлагууд шиг шинэ гишүү аваад ч гэдэг юм ингэж явах сонирхол үнэндээ байгаагүй. Хин нэг нь бол яг синкийн нүдээр харах юм бол оролж чадхааргүй санагдаад байдаг байхгүй. Тэр утгаараа тэгээд өөр гишүү аваад ч гэдэг юм ингэж явж бол харах чадаагүй. Эргээд дөрүүлээ олсны хувьд энэ гоё зүйлээсээ ирч аваад энэ жил бас нэг хэдэн дуунууд хий гэдэг юмнууд яаж байна. Одоо бол яг зүгээр санааны төвшөнд яригдчихээн. Одоо бид нэр ингээд магадгүй 10 жилийн дараа нийлээ дуу ивэл ямар дуу хийх юм ч гэдэг юм уу те. Одоо зүгээр нэг 20 хэд настай хүүхдүүд биш байгаа байхгүй те. Тэгэхээр чин одоо ямар дуу цогцолтой юм бид нар одоо яаж дуулах юм, юу дуулах юм ч гэдэг юм уу. Ийм байдлуудаа нэлээд ярилцаж санаа нийлэхгүй юмнууд бас их байгаа. Гэхдээ ер нь бол яадаг ч байсан энэ жил дөрүүлээ олсны хувьд бас нэлээд сайхан доонууд уран бүтээлүүдийг хийх байх гэж найдаж байна. Манай гараж дуулж байгаа ч гэдэг юм уу, крашлдаг байсан шүү ч гэнэ үү тиймэрхүү юм бас зөндөө л тийм юмуд ирсэн айгүй хөгжилтэй л байсан тий. Тэгэхээр тухайн үед бол нэг тийм айхтар ийм гэдэг юм үнэндээ мэдэгч байгаагүй.
Манай төлөөд бол үнэхээр байсан тий. Одоо юу гэдэг бид нэр дурсгүйтэл машинтай нэг гэрлэн тохон дээр зогсож байгаа хэдэн октоо зогсож байгаар нь төлөөгийн машинтай явж байгаа л утасныхаа дугаарыг орилол эргээд явхад түр үеүгэд исэн байг л залгадаг л байсан шүү дээ. Дууран бүтээл гэдэг тухайн үед л мэдээж хэрэг хүн сонссон, хүнд хүрсэн учраас л 10 жилийн дараа, 15 жилийн дараа ч гэсэн амьд байгаад байгаа байхгүй. Тэгээ түрүү жил тэр олон мянган хүнд тоглолт хийхэд үг өсөхгүй дагаж дуулаад өчтөрхийн хийт болсон дуу шиг энэ төр тэгэж хүлээж авч байгаа нь гайхалтай гой санагдсан. Тэгээд одоо миний үеийнхэн доошо үеийнхэн ч гэдэг юм уу те энэ залуучууд тэр цугласан бүх залуучууд үг өсөхгүй дагаж дуулж байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Тэгэхээр ер нь манай хамтлагийн бас нэг тийм онцлог юм уу гэж би хараад идэв. Одоо 15 жилийн өмнө бичүүлсэн гаргасан дуу бараг 20 жилийн өмнө гаргасан дуу байлаа гэхэд өнөөдөр хүртэл ингээд үзэхээр сар сараар ч гэдэг юм ингээд YouTube үзэлтүүд нэмэгдээл идэх хэрэг. Тэгээ шин комментууд орж ирэл те. Одоо хүртэл сонсож байна, одоо хүртэл ингэж байна. Тэгээ айгүй гой дурсамж бичсэн. Тэгээ зүгээр нэг ганц нэгээр биш те. Мянгаараа хэдэн мянгаараа энэ төр нэмэгдээд яваад байдаг хэрэг. Тэгэхээр би их бодоод идэм бас их гой хүн дуулахад их одоо дагаад дуулахад их хэвтэйхэн бөгөөд бас нэг дурсамжтай холбоотой ч байдаг юм. Итгэж мөрөдлөөр дүрээ ширх бараг өгтнэ ирэх болцоонд ярна нүгэмсэн хортохгүй мэдээж хүн туслах гэж байгаа хүний нэр нүрийг гаргацсан учраас мэдээж маш олоолаа үзээд те бүтэмжтэй байл илүү сайхан бидний хийж байгаа ажлын үр дүн ч гэсэндээ илүү сайн байхгүй те энэ чинь нөгөө нэг бас зүгээр нэг ингээд өөрсдөө санаагаар нийлээд байгаа юм биш цаашдаа одоо энэ нөгөө нэг зуны юм болсон тоглолтыг өдөр нутагч үү тийм үү бид нар үзэж чадаагүй штэ биднэрт ирж тоглооч та нар нэг нийлээд ингэчээч гэдэг ийм зүйлүүд байгаад байгаа байхгүй тэгэхээр одоо юу гэдэг энэ тоглолтын араас ч гэдэг юм одоо ингэ сайхан дулаан ороод ингэхээр түрүү жил бид нар чинь Эрдэнэт Дарамтад тоглосон яг энэ бүрэлдэхүүнээрээ тэгээ энийг ч гэсэндээ ингээд бас санал тавьж байгаа газруудаар очиж тоглоул яадаг ингээд энэ бүрэлдэхүүнийг нэг хэсэг ингэж гой хадгалж ингэж нэг нэгэндээ орон мөгч ингэж явъя л гэдэг ийм санаа байгаа. 16 залуугийн нэгдсэн энэ нэгдлийг өшөөл олон хүмүүс ирж үзээсэй гэж л бодож байна. Тэгээд бид нэр мэдээж яг баярын өдөр тоглож байгаа учраас маш гайхалтай одоо сюрпризтэй, гинтийн бэлэгтэй тий хайр дүүрэн илүү юм гоё одоо тэр гадаа тоглолт бол тэр олон хүнд хүн болгонд нь хүрээд гэдэг юм уу ингэж ойр дотноор амьсгалтай болж харах нь чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ энд баг жижиг зааланд учраас илүү их тийм ойр дотн хөгжилтэй яриа хөрөө ихтэй ийм гоё дотн тоглолт болох болоо гэж бодож байгаа. Тийм учраас манай залуучууд бүсгүүчтэйгээ баярлуулахын тулд те дагуулаад ирээрээ бүсгүүчүүд маань найзуудаараа хамтдаа хүрээд ирээрээ те тэгээ дөрөв ярьжсэн одоо энэ 16 залуучууд зөндөл болон крашилж явсан залуучууд нь байгаа байлгүй те. Тэгэхээр тэд нарыг харах гэж хамтдаа дуулах гэж бүжгэлэх гэж ирээрээ гэж урьж байна. 3 сарын 7-8-нд Corporate Convention Center-т уулзцай! Шасгигчи! Улаасарнаа чиний гар Онгор улаасарнаа